За баривчныхаа энгэрийг бэлдэж ойцгоё. Хамгийн эхлээд ойх гэж байгаа хэсгүүдээ ингээд зүүдээд бэлдээд өгнө. Энгэр гадаад энгэрийн энгэртэйгээ мөн арын голоор ойно. За яг энэ тэмдэглэснийхаа дагуу хэдүүлээ ойно. За ойхдоо нийлүүлж ойх ойдлыг 1 см-ийн зайд ойно. За ойдлын эхлэл болон төгсгөл дээр бүхэлдээ ойдол хийж өгнө. Бүхэлдээ ойдол гэдэг нь болохоор эхний 1 см дотор буцаж ойно гэсэн үг. За яг энэ харааны хэсэг буюу энгэр дээр дээд ирмгээс 1 см-ийн зай үлдээгээд оёх хэрэгтэй байгаа. За энэ 1 см нь харагдчихээн. За энэ ингээд гадаад энгэртэй холбож ойлоо. Одоо арын голоороо мөн ялгаагүй 1 см ойдлоо ойх нэ. За ойдлоо маш жигд цэвэрхэн ойхоо анхаараарай. За одоо хоёр талынхаа ташааны хэсгээр ойх хэсгээ зүүдж өгч байна. За энэ ташааны хэсгээ муу ялгаагүй 1 см-ийн зайд ойно. За яг зүүдсэн хэсгээ тэмдэглэсний дагуу муу ялгаагүй ойдлын эхлэл болон төгсгөлтөөр бүхлөгөө хийж өгөх анхаараарай. За мөн нөгөө талынхаа сууны хэсгээр 1 см-ийнхаа ойдлоор нийлүүлж ойж байна. За ингэж ойсныхаа дараа ойдлуудаа бүгдээрингийн ангаалгаж эндүүднэ. Энгэрийн гол болон арын гол. Тэгээд ташааны хэсгээр нийлүүлж ойсон ойдлуудаа хоёр тийш нь ангаалгаж эндүүднэ. За энэ ханцууны хэсгийг ангаалгаж эндүүдхээс өмнө сууны хэсэг дээр 3 сэтлээс хийж өгөөрэй. За энэ эндүүдэх үед болон эргүүлэх үед сууны хэсэгт хүчлээс үүсгээс сэргийлж байгаа гэсэн үг. За тэгээд оёх технологи гэдэг нь өөрөө оёх эндүүдэх хоёр хоёулаа хамтдаа явж байдаг гэдгийг санах хэрэгтэй. За ингээд энгэр маань бэлэн боллоо. Яг энэ энгэр бэлдсэн аргатайгаа ижилхэн аргаар дотроо мөн яг энэ аргаар нийлүүлж ойроо.